Alright guys, 13 дахь өдөр let's go. Тэгээд өчигдрийн бичлэгэн дээр баг зэрэг залруулах хийхгүй бол би буруу ярьчихсан байна. Тэр нь юу вэ гэхлээр Lulu-гийн тавьсан шаардлага нь болохоор хэрвээ би 50k хүрэх юм бол Lulu намайг хамт явъя гэсэн утгаар надад шаардлага тавьж байгаа. Тэрнээс хэрвээ би ганцаараа явах байсан бол би Lulu-д за би явмаар байна. Маргааш нөгөөдөр эсвэл энэ 100 би Монгол явлаа гэх юм бол Lulu надад хизээч үгүй л гэж хэлэхгүй. Тэгээд тэрнээс гадна Lulu-гийн надад тавьж байгаа шаардлага нь намайг илүү их хичээгээд илүү их ажилласаа гэдэг урам зориг өгж байгаа талаас нь надад тийм шаардлага тавьсан байх гэж бодож байгаа. Тийм учраас би илүү хичээх болно. Тэгээд зарим нэг нь Lulu жоохон токсик инээ тэрэ гэсэн байлаа. Lulu бол токсик охины тоонд яагаач орохгүй шүү guys, окей. За буцаад влог руу орцгаа guys. Let's go. Өглөө 8 цагаас Lulu-г ажилд нь хүрэж өгчөөд гэртээ ирээд бичлэг янзлаад нэлээд уцаа майжгаад 1 мэдсэн цаг 12 болсон. Дээшээ гарч өглөөний цаа уучаад гадаа гараад ирсэн чинь Lulu-гийн 80 нэлээд гарсан юм байна. Хашааныхаа цэцэг ногоог янзалдаг гэсэн өнөөдөр зэрлэгээд сулгаа зогсож байна. Юу вэ та намайг дуудахгүй юм бэ гэсэн чинь унтчихсан болохоор чинь сэрээгээд яах вэ гэж бодсон юм аа гэд. Тэгээ Lulu-гийн манд баг зэрэг тусалж агаад хувцас өмсөд гэрээс гарсан өнөөдөр Ар Монголын алдарт үсчин АМК дээр очиж үсээс суулнаа. Манай хүн шин зааланд сууж зааландаа хүмүүс үлээж ав застдаг болсон байлаа. Үсээс суулаад байсан Lulu ирээд Lulu-гээд дагуулж гэртээ харж хоол идчихэд бид хоёр фитнес рүүгээ очсон. Өнөөдөр бид хоёр фитнес дээр очиод нуруу болон гарны баг зэрэг таслууд хийсэн. Фитнесээ хийж дуусчаад дэлгүүр ороод дэлгүүрээс Lulu юм аавна гээд дэлгүүр орсон чинь Lulu-гийн дуртай пионы гээд цэцэг нь байж гин. Тэрнээс нь Lulu давж өгөөд гэртээ хараад цэцгээ янзлаад усанд хийж тавиад тэгээд оройны хоолнд спагетти хийж тавьсан байсан. Спагеттинасаа зөгч хайчаад тэгээд телевизээр үзэж байгаад бид хоёр унтсан даа guys. За тэгээ энэ хүртэл үзсэн баярлалаа guys. Follow дарж амжааг байгаа бол яг одоо follow дараарай. Бас мэдээж та нар зүрх дарахаа мартаж болохгүй шүү guys. And love y'all. Peace out.